Одоо кофений хэрэглэл ерөөсө маш их болсон. Тэрээс кофе шоп гараад ерөөсө 2 3 алхаал байдаг болсон. Тэгээд кофе хэрэглэж болох уу? Зүрх судасны өвчтөй хүн кофе хэрэглэж болох уу гэх мэтчлээ одоо айгүйх асуудаг. За хамгийн сүүлд болохоор 1 сарын 25 оны энэ оны 1 сарын 8-нд болохоор Европын зүрх судасны сэтгүүлдэр болохоор маш том тийм судалгаа нийтлэгдсэн байгаа. Энэхүү судалгаа нь болохоор бүр 1998 оноос эхэлсэн ийм судалгаа байгаа. 40 мянган хүн оролцсон. За 16% нь болохоор одоо өглөөдөө нэг кофе хэрэгэлдэг. 48% нь болохоор огт хэрэгэлдэггүй. За бусад үлцэн хувь нь болохоор өдрийн турш хэрэгэлдэг юм кофе хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаа 9-10 жилийн турш одоо зүрх судасны өвчнөр дараагийн тэгээ эрсдэл болон тэ нас баралтыг судлахад кофе хэрэгэлдэг хүмүүс маань болохоор зүрх судасны өвчнөр 31% өвдөх эрсдэл болвол хэрэгэлдэггүй улсуудаас бага байна. За нас баралтын үед болохоор 16%-аар бага байна гэсэн судалгаа гарч байгаа. Энэхүү судалгаагаас биднэрт үндэслэн ухаан хүндээ болохоор кофе хэрэглэж болно тэ зүрх судасны өвчнөд тодорхой хэмжээний нөлөө байна. Гэхдээ өглөөдөө хэрэглэхийг илүү зөвлөн. Цэвэр хараар нь тэгээд бүхэл үрээр нь болохоор уул зүгээр байдаг. Гэхдээ тун хэмжээгээ тохируулах шаардлагатай л гэж зөвлөдөг. Хэтрүүлж хэрэглэх юм бол одоо зарим нэг хэм алдагдлыг үүсгэх эрсдлүүд байдаг учраас тохируулж хэрэглэх шаардлагатай гэж үздэг. Бас нөгөө тухайн хүн болохоор уугаад илүү зүрх дэлсээд байна те. Дэлсээд байгаа болохоор яах вэ? Тэгвэл декаф кофе буюу те кофений багасгасан тийм кофег болохоор хэрэглэж болно гэж үздэг.